монголчуудын МЖЛ радио 88.3 төлгөөн дээр яг одоо хүүхдүүдэд онтуулчаад магадгүй хүүхдүүдээс хол Эрика битгэрийг сонсон суугаа эрхэм мөндөд томчууд та бүхэндээ энэ үчийн мэндийг дахин хүргэж мэдчилж байна. Өнөөдөр 2025 оны 9 сарын 29-ний өдрийн даваа гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрика угна, найруулагчаар Өнөр баяр, нэвтрүүлгийн продюсераар Айрин нар ажиллаж байна. За, хэсэг хугацаа сайхан байна уу? Одоо өнөөдөр хоёлаас эхлэхгүй юм ярина тийм ээ. Сэхлэх готнаа. За манай өнөөдрийн даваа гарагийн сэдв бол сонин хачин. Энэ юу вэ гэхээр шөнийн хотын нууцлаг гудамжууд. За ингээд хүүхдүүд унтлаа одоо бидний цаг эхэллээ өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг. Өнөөдөр аялал бол жирийн нэгэн аялал биш ээ. Хүний хамгийн нууцхан мөрөөдөл хамгийн хүсэмжит тачаалын ертөнцөөр хамтдаа аялах юм. Дэлхийн зарим хотод секс бол хаалттай хаалганы цаадах нууц биш. Харин ч элдв янзын гой гэрлийн дор асах улаан цонх, тайзан дээр бүжих халуухан биений хөдөлгөөн, цонхны цаанаас ширтэх шивнээтэй харц болон хувирсан байдаг. За энэ бүхэн зөвхөн дур хөсөлтөдөө биш. Тухайн улсын соёл, нийгмийнх нь нэгэн тусгал байдаг байна. За, секс жуулчлал ярих нэ. Тэгнэ. За, секс жуулчлал гэж юу юм бэ? Ер нь бол их гоё юм. Үнэхээр сонирхон үзүүштэй дахин очиж аялмаар нүд нээгдсэн тархины төгжөө мултарсан л тийм гоё юм байдэн штэ. За ер нь яг хэвтэ ингээнээр хэлэх юм бол хүмүүс өөрийнх нь орондох хэрэг хаалттай байх юм бол гадаад улс руу аялж зугаалж явахдаа төлбөртэй бэлгийн харилцаанд орох эсвэл нэг ийм үйлчлэгээ авах зорилгоор одоо очдог газруудыг очиж сонирхохыг ерөнхийд нь бол секс жуулчлал гэж байгаа штэ тийм. Ер нь гэхдээ яг хүний нөгөө нэг далд хүсэл энэ тархин дотор ингээл өдөөгдөөл байдаг тэрийгэ дарж ядаал явж идэг энэ нууцгээ бодчихсан юмыг л тэнцээ бүр жуулчлал болгочихсон хүнийг татдаг тэр хэрээрээ улстай орлогоо оруулдаг тийм. Гэхдээ бүр айгүй тийм хяналт эрүүл ахуй шинжилгээ үзлэг онцлогоо энэ төр айгүй тогтмолчсон мондог гэдэг юм бэл шүү дээ тийм үү? Тийм билээ. Би ч бас Европоор нэг найзтайгаа цалингийн зээл аваад нэг аялахдаа Амстердамаар нэг шүргсэн. Би бас нэг удаа хичээлсэн. Мартагдчихгүй дурсамж үлдээсэн. Ер нь бол нэг сонирхолтой тийм. Гоё харин тийм очиж үзгэл ястай маш сонирхолтой. Ястай газар байлаа. Тэгээ нөө одоо эн чин бид нар бол ингээ очиж сонирхож байгаа. Гэхдээ эн чин цаанаа бас л нэг олон нийгмийн асуудал байна. Хууль эрх зүйн маргааныг бас дагуулж л байдаг. Гисэн хэдий ч ер нь бол чадах хатгаараа зохицуулсан газрууд байгаа шүү дээ. Ер нь гэхдээ секс жуулчлал хамгийн хямд байдаг газрууд гэх юм уу? За. Хүмүүсийн одоо хамгийн хямд зардлаар очиж ийм үйлчлэгээ авдаг орнууд гэхээр Зүүн Өмнөд Азийн орнууд байна. Латин Америкийн улс орнууд байна. Африкийн зарим улсууд бас өргөн дэлгэр байдаг гинэ. Тайланд, Филиппин, одоо Камбож энтер гэдэг тий. Доминикан ингээд иймэрхүү улс орнуудад болохоор угаасаа жуулчдын дунд болохоор секс аяллалын төв гэж нэрлэгддэг. Тэг. Ер нь ингээд бүр аргаа яатгаад манай найз жоохон дээрэмэрийн төртөл улаан үдэд төртөл тэгэл улаан дэлгүүрийн гудамжнууд байгаа шүү дээ. Улаан үдэд байд юм уу? Байлгүй ятг. Би ч бас нэг явж бижсэн чинь улаан үдэд осч авсан найз иймэрхүү оройны адал явдалтай учрамаар байна өнөдр гэдгс чи 3 поргон дүүрэн үзүр үйлчлэг ирсэн шүү дээ. Жохон далд байд юм билээ. Нууцлагд байд юм байна тий. 3 поргон дүүр үзүр үйлчлэгээ орж ирсэн шүү дээ. Бүжигчд, дуучид тэгээ тэргээр эсвэл зөрүүлтээр байлээ. Би болохоор Солонгост байхдаа л очиж исэн. Яг юм одоо улааны илүү ягааны гудамж юм уу гэдэг штэ тий. Тэгээд Амстердам орохдоо мэдээж тэр асфальтай гудамжаар тий. Бүр угаасаа яг хажууд нь очиж бууцсан болохоор шүнжэнгөө тэргээр зугаалж байгаа л унтсан. Таиландд бол мэдээж очиж үзсэн. Тий. Яа ханиал. Таиланд ч одоо ер нь бол бүр тэр
үзүүлбэр шоугоор одоо бүр дэлхийд танигдсан байдаг байлгүй дээ. Би эсвэл жоохон дотоод улмын мэдээлэлтэй Тайландаас илүү ч улс орн байж бас магадгүй л дээ. Ялангуяа тэр чиний саний хэлдэг Африкийн орнууд гэдэг байгаа нь надад бол сонь гоё сонсогдож байна. Харин тий Африктаас байдаг гэж юусоо урд нь сонсож байгаагүй. Таиланд бол ер нь бол ойлгомжтой. Нөгөө Lady Boys буюу үзүүлбэр бол хаасаагүй байгаа. Тэгээд итгэж шоунууд хүртэл байдаг гэсэн шүү дээ. Пимпон шоу гэж байгаа. Пимпон. За. Пимпон гэх шоу байгаа. Утгачлал. Арахаар нөгөө нэг юм нүцгэн хүүхнүүд гарч ирээд нэг өтрэгээрээ яадаг шоу үзүүлдэг нөгөө тамиг татдаг ингээд тэнцээ гэдэг байгаа чи яг наадаж хэлсэн тэр энэ мөн үү те? Тийм мөн. Тэр нь байдаг. Тэгээ яг хөө мэдээж нөгөө нэг бүжиглж яадаг одоо гудамжаар нь дүүрэн ингээд нөгөө шонтой нөгөө ширээн дээр нь гарцсан бүжиглж яадаг хүмүүс бол битүүл гэж идэг л та. Тэр бол Тайланд метео ус орнд бол зүгээр easy хамгийн анхан шатны байгаа хөө. Тэрүүгээрээ л ер нь бол бас жуулчдыг татж байгаа шүү дээ. Тий. За, Тайланд гэж ярьсных. Тайланд бол дэлхийд секси аял жуулчлаараа хамгийн алдартай улс гинэ. Паттаягийн Walking Street, Бангкокийн Patpong гэж штэ, Patpong. Энэ хоёр бол ерөөсөө хамгийн зүрхний гинэ. Харин тийм нэг Walking Street гээд годомж бэдий. Тийм бай тээ. Энэ чи бүр өглөөний 7 цагаас оройн 7 цагаас шөнийн 3 хүртэл яг энэ хэсэгт автомашин, мотоцикл огт ордог юм шүү дээ. Тийм, явган явдаг. Зөвхөн жуулчид тэргээр ингээл хамгаал үзэж харъя гэсэн итгээд гоё ааш авираа өөрийгөө хайгаал ирэлхийлэл явж яхна шүү дээ. Гоё юм байна. Яг тийм. Гэрэлгээгээ дуу чимээ. За дээрэс нь хөгжим тэр нөгөө нэг неон гэрлийн тэр гоё шийдлүүд те. Энэ пик дүүрэн гудамжинд бар, диско клуб, спорт бар. За бицнэр нөши гоогоо шоу гэнэ. Харин гоогоо гэж хэлсэн юм байна. Юу гэсэн юм бол go гэж байгаа юм болов. Go гэж юм болов. За ресторанууд, амралтын газрууд гэдэг бүгд ингэ массажны газар гэдэг ер нь бол битүү ээждэг гэнэ. Тэгээ ингээд бүхэл үзүр үйлчлэгийн ерөөсөө л яг энэ эротик одоо секс туризм гэх юм уу те энэ чиглэлийн өнгө хэсэг агуулсан байдаг гэж штэ. Одоо каракур ороход хүртэл хоосонгүй байх нь штэ те. Харин ер нь явуулахгүй штэ. Та нар ийшээ орооч, тийшээ орооч, манайд ийм шоу байгаа шүү гэдэг ер нь гудамжаар нь дүүрэн зогсчоод ерөөсөө явуулахгүй сонирхолтой юм байна те. Нэг үзмээр юм байна. За энэ Walking Street болохоор түүхийн сөхөх юм болов штэ. Паттая ихэндээ жижигхэн загасчдын тосгон байсан гин. Тэгээд 1960-аас 70-аад онд Америк нэгдсэн улсын цэргүүд амралтанд ирж эхэлснээр за энэ газар ингээд гадаадын аялал жуулчдад зориулсан ёсол юм шоу үйлчлэгээний төв болж өргөгдсөн гинэ. Яг хэдийгээр эмзэгч гэлээ гэсэн бас л тухайн үеийн улс орныхоо эдийн засагт л бас анхаарсан зуршлаг татъя гэсэн л айхтар хурц шийдмэг л үйлдэл байж тээ. Харин тэгсэн байна тий. Ингээд нөгөөх маань чааш нь хөгжсөөр байгаад 1980-аад онд кабаре шоу, диско клубуд нэмэгдээд за ерөөсөө ингээд 90-ад он гэхэд автомашины хөдөлгөөний зогсоогоод албан ёсоор явган хүний гудамж болгосон яг өнөөгийнхөө хэлбэрийг олоод 90 он гэдэг чи юу вэ? 35 жилийн өмнө шүү дээ тий. Тийм байна. За ингээд энд бол зөвхөн 100 цэнгэлийн газрууч биш. Секс шоу. За бэлгийн үйлчилгээ санал болгодог газрууч байдаг гинэ. Бэлгийн үйлчилгээ гэдэг нь юу гэж байгаа юм болоо? Ямар нэгэн байдлаар бэлгийн харилцааны үйлчилгээг тийм болов гэж байгаа тийм. Эсвэл зүгээр нэг тийм эротик чиглэлийн сүвнэрүүдийн үйлчилгээний худалдааны газар юм болов уу? Үгүй юу. Зөвхөн бэлгийн харилцаа санал болгоно гэсэн үг. Тийм. За ингээд хэдий Тайландын хууль бэлгийн ажил хоригдогдсон боловч яг бодол дээр болохоор энэ Паттая хотод тэр дундаа яг энэ Walking Street ийм үйлчлэг маш их өргөн тархсан байдаг гинэ. За зарим жуулчин эмэгтэйчүүдтэй уулзахын тулд bar find гэж байгаа юм уу тий? Bar find гих төлбөр төлдөг уламжлалч байдаг гин. Энэ юу гэсэн үг вэ? Тэг би ингэж энэ яг ярьсан нь болохоор bar find гэж одоо ямар ч ч ингэдэм юм аа. Очорч ингэ нөө зүгээр ялахгүй штэ. За манай энэ рүү ороорой ингээд уух юм үнгүй шүү. Та ерөөсө тэтгэн баат хідэн баат гэдэг үлээ 500 зуучлуу. Төлөөл болоо молоо гэддэг байхгүй юу? За тэгэхээр ингээд сонирхоод орно штэ. Тэгээ нөгөө намайг би ч надад нилээд очижсэн болохоор сүүлийн явалтан дээр би ер нь энийг пимпон шоу үзмээр байна гэдгсэн чинь манай найзад
үзсэн хүн харамсна. Үгүй үзээгүй хүн харамсдаг, үзсэн хүн бүр харамсдаг юм а. Эрика чи яах гээд байгаа юм бэ гэдсэн байхгүй юу? Тэгэхээр за хамаагүй одоо би харамсгаад бэлэн байна. Тий, одоо өчнөө олон удаа ирлээ. Одоо энэ удаагийнх тэр нь яд үзчихил та гэд. За тэгээд орсон. За. Тэгээ тэрэнд нь болохоор яг нэг та ерөөсө 500 бат жилөө төлөөд тэгээ орохоор уух юм чи үнэгүй өгчнө гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ та ингээ гоё октоодын үзүүлбэр үзүүлнэ гэд. Тэгдий үзнэ гэд. За. Тэгээ уух юм шингэсэн байгаа гэж оруулдаг юм байна. Тэгээ оруулдیں۔ Тэгээ тэгэнгүүт ийм нэг хачи ийм жижиг аяхта шингэрүүлсэн пив авчирч өгөн заяа. Бус шиг амттай нэг шар өнгөтэй. За нэг тийм пивнүүд бүгдээрээ нь авчираад өгчин. Тэгжээт л цагт нэг удаа ч юм уу 2 цагт нэг удаа ч үлээ нөгөө шоу нь эхнээсээ явдаг. За. Хэсэг амарч агаад тий хуваарийн дагуу. Тэгээд тэрэн дээр нь дандаа нүцгэн хүүхнүүд октод гарч ирж шоу үзүүлнэ. За 50 татч үзүүлнэ. Нөгөө юугаараа эрэхтнэрээ. За 50 татч үзүүлнэ. Тенсний бөмбөг хийж агаад шидэж үзүүлнэ. За тэгээд нөгөө ийм сонио айгүй амар хутгах шиг ийм прэдик шиг юм хийгээд буцааж гаргаад дим аас. Йоо ямар аимшигт. Харин тийм. Энэ Жундагийн гэж өтрөгөрөө пив онгоолгож өгдөг гэсэн. Тийм пив онгоолгож өгнө. Тэгээд дээрэс нь нөгөө нэг юу яана хоёр эмэгтэй эсвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарч ирээд хос шоу үзүүлбэр үзүүлнэ. Тэр нь гэхдээ нөгөө амаараа гэх юм уу? Тим үзүүлнэ. Аман секси юу үзүүлнэ гэсэн. Тэрийг үзүүлдэг. Ер нь бол нэг дан тиймэрхүү юм болдог. Тэгээ тэрэн дотор бүгднийг хөгжүүлчих тийм. Ер нь бол тэгээ нэг тэнд нэг цаг орчим суухад бүх шоунуудыг үзэл гарч ирдэг юм л та. Харин тийх юм байна тийм. Тийм л юм болдгийг ер нь бол тийм байна. Ингээ сүүлийн жилүүдэд одоо энэ Walking Street гэдэг энэ зөвхөн барууны жуулчлалт биш, Орос, Солонгос энэтхээс ирсэн жуулчлалын хэрэгцээнд нь тохируулан гэж шүү бүр. Тэ. Тэгээд ийм үйлчлэгээ бас төрөлжүүлсэн гэж штэ. Нэрэ. За яасан гэсэн чинь энэтхэг жуулчаад олноороо ирэхийн хэрээр энэтхэг рестораны тоо нэмэгдээд ингээ соёл яг энтэн дагуулад энэтхэгийн соёл тохирсон тийм клубууд үе таалга нээж эхэлсэн гэж штэ. Ер нь бол клубууд нь янз л байгаад идэм л та. Тэгэл юм байна. Тий. Тэд чинь тэгэл одоо үнэхээр энэ хамгийн итгээд цэг тэнд байх ч одоо тэгэл дэлхийн өнцөг боломоос ирж байгаа юм чи одоо бүхэн хүссэнд нь зориулсан бүх төрлийн байхгүй бол одоо энэ Тайландын хувьд сонирн биш тий. Тэгээ энэ Паттаяд ч бас за яг Паттаяда байдгүй лөө яг ойрхон нэг газар гэдэг юм аа нөгөө Lady Boy-уудын шоу үзүүлдэг. Тэр чинь угаасаа Бангкок Паттая ч ойрхон штэ. Бангкокт нэг байна, Паттаяд байна, Пхукетд байна. Ер нь бол бүх газарт байдаг. Тэгээд нөгөө тэднес чинь бүгд нөгөө хүүсээ солилцсон нөгөө нь юу байгаа шүү дээ. Эмэгтэй хүн шиг болсон байгаа шүү дээ, эрэгтэй хүмүүс. Тэгээд яг өөрсдөө бол амьдараа дуулахгүй зүгээр дэлхийн Холливуудын алдартай дуучдын юун дээр одоо кино миноны дүрд ч юм уу хувирдаг. Тэгээд нэг алдартай жүжигчэнтэй ч юм уу дуучинтай адилхан болоод мэс засалт орсон байдаг. Намайг одоо тэр жил нөгөө нэг очисон чинь хитээ зөвхөн тэр хүний үзүүлбэр дээр нэрийн хуудас болгож орохын тулд өөртөө мэс заслыг хэлчихэж дээ. Тийм. Битүү мэс заслыг хэлгэн. Тэгээд тэр чинь амар бас заримдаа ингээ үзэхэр хөвгчлээ нөгөө ингээ эмхтэн хүний хувцас өмсөн амар гоё хувцас өмсөн заяа. Жинхэнэ ингээ. Гэхдээ тэр алгалсан өнтер бол одоо танигдах аргагүй. Тийм. Хөхмөх хийлгцэн байгаа юм чинь. Тэгтээ айгуу сонин заяа ингээ эднээс чинь бариу хувцснууд өмссөн байгаа штэ. Купал нэг шиг ч юм уу тий. Тэгээ цаашаа харна штэ бүжгэлж явж байгаа. Тэгэхээр би тэрийг харин нэг ойлгодгүй штэ. Хойдолт нь хоёр төмсг нь хойдолт нь харагдаад идэв штэ. Тийм үү. Тий. Хувцсанд нэг авчилсан томбоогод идэг байхгүй юу? Тийм байх нь тий. Тэгэхээр чинь тэрийг ахуулаагүй тэгэхээр эр бэлгийн эрэхтэн байж л байгаа гэсэн. Байж байгаа гэсэн үг юм бэлээ. Тэгэнгүүтээ юу яана? Дээгүүр ингээ хөхмөх илгэсэн цараймаараа эмхтэй хүн шиг болгоцсон. Нөгөө нэг хин бэлээ Тайра банкстай адилхан байсан байхгүй энийг хүүхэн. За. Намайг анхны очисон жилжүүлөө. За. Тэгээ дахиад нэг 4-5 жилийн дараа яг Пхукет дахиад очисон чинь нөгөө хүүхэн мэн байж идэе. Бейонсе шиг царайтай болсон байсан шүү дээ. Дахиад мистэсэлт ороод яг мөн байгаа юм чаа. Тэгээ дахиад нэмэл жоохон өөрчлөлт. Тэнд чи одоо өөр хийх ажил байдгүй юм эсвэл сонирхлоороо болоод идэх юм уу? Мэдгүй одоо нэг тэгжээж л тийм шоунд тоглож илүү цалин мөнгө орлого олдсон юм шиг хэллээ шүү дээ. Тэгээ намайг тэр хамгийн анх очиход байжсэн нэг юм хятадуу төрхтэй хүүхэн байсан байхгүй юу? Цагаан палачтай. Тэгсэн чинь тэр маань байж гинэ. За. Царай зүсээ янзлуулаагүй байна. Тэгтээ нүүрэн татсан байсан шүү дээ. Ингээд таталтаад идэг ингээд ядаргаанд орсон юм шиг байгаа. Тэгсэн байсан би тэгээ нөгөө
Яг тэр шоуг нөө давтаж үзсэн учраас ямар л ойлиг байх вэ? тийм болдог шүү дээ. Одоо яг зөв сүүлүүдийн Батая энэ Walking Street-ийг юу яаж байгаа юм бэ л да. Илүү нэг гэр бүлийн те ая тухтай байдал руу хандуулъя гэд байгаа л юм байна. Гэхдээ л энэ хизээж өөрчлөгдөхгүй. Ёсол Walking Street буюу энэ секси энэ орчин нөхцөл одоогийнхоо өнгө төрхийг хадгалсаар л байгаад байгаа. Харин энэ өөрчлөгдөхгүй байх уу? Тэрний оронд нөгөө тэртээ дөрүүдийн чинь нөгөө усан парк марк гэр бүлэрээ очиж үзэх өөр хүүхдүүд зориулсан үзүүлбэртэй гоё шоу үзүүлбэр энэ төр зөндөө байдаг байхгүй юу? Өөр газар уу? Өөр газрууд байдаг. Тэгэл тэр мөрөнгөөр нь очиод үзэж болно. Энэ Walking Street чинь бол ерөөсөө тэгээд энэ өөрийнх нь шүн очиж сонирхол нэрийн хуудас болчихсон юм байна шүү дээ ерөөсөө тий. Шүн очиж сонирхол тэгэл нэг ганц хоёр пиво уугаал тэргээр нөгөө энд хилцэн байж нэг буудлага муудлагын спорт паб мап байдаг гэд тэрэнд нь ороо бильярд тоглоод дартс тоглоод эсвэл нөгөө спорт буудлага шүү дээ. Тэр мэрийг буудаж муудаж тий тэргээр зугаацж байгаа л тэгэл харьдсан шүү дээ. Манай анс нэг найз нар бас тийшээгээ явж исэн тий хамт олноороо байгуулгаараа ингээ явж исэн. Тэгээд яг энэ гудамжаар нь яваал тэгээд бас нэг дасархаа гой хүүхэн бахаар нь мөнгө төгрөгийг нөгөөл ингээл аваад орсон чинь фүү пависта айд зүхтаалаа зодож хөөлөөлгин яалаа илээч гэнүү ийм хөгжилтэй юмуд айгүй их яригддаг байхгүй. Би бүр ингээд төсөөж бодохоор л нуруу заарсаа гэдэг яа. Гэхдээ амар эвгүй байдэн шүү дээ. Ингээд нэг гой хүүхэн заяа. Тэгэл дуурахаар ингээд бүтэнээр яриад. Ноо Эрика гэдэг юм. Харин яг тэгдэг байхгүй. Тэгээ тэрэнд нь анхны одоогийн очлтон дээр л нэг дасахгүй л тэр чинь нэг ойр ойрхон жил болго яваад ахаар сүүлдээ тоохоо илчиж байгаа юм чинь. Нэг бах тий. За. Пимпон яриад өнгөрчлөө Марта. Хатарчлаа л гэж байна. За дараагийн энэ Таиландын Паттайягийн хувьд бол ийм байна тий. Бангкок дахь Патпон гэдэг бас гудамж байгаа. Тийм байсан тий сая. Тий. Тэр нь болохоор ер нь энэ Патпон гэдэг нэр нь болохоор анх газар нутгийг ихэнхийг нь эзэмшижсэн Патпон Панич гэсэн овгоос гаралтай байна. 1940-од оноос нэг язгууртан баян нөхөр тийм хайнан гаралтай нэг гэр бүл энэ газрыг худалдаж аваад тий бизнесийн зорилтоор хөгжүүлж эхэлсэн. Тэгээ эн чинь бол нөгөө тухайн үед бол хотын зах байсан. 1960-ад оноос эхлээд Вьетнамын дайнд оролцож исэн. Бас л нөгөө Америкийн цэргүүд. Тий тэд нар л энэ шоу үзэнгээ өөр хаг ер нь нээж яваа шүү дээ. Ер нь бол тэгдэг. Тий. Тэгээд энэ Патпоноор Бангкокт ирэхдээ заавал Патпоноор дээрч шүнжин шоуддаг гэсэн юм байна л да. Тэгээд ер нь бол шүний амьдралын төв болж ингэж одоо хөгжсөн түүхтэй юм байна. Одоо бол нэг Патпон ч нэг хит хитэн үндсэн гудамжнаас бүрдэж байгаа. Ер нь бол олон тооны баар, за тэр нөө пинбон шоутай клубүүд, тусгай үзүүлбэртэй шоунууд байна. Стриптиз үзүүлбэр байна. За тэгээд хажууд нь шөнийн зах бас байдий. Патпон нэг болон 2 гээд 2 хуваагдсан. Тэгээд ер нь жуулч таксийн зугаал хайчих ингээ шөнийн гудамж гэхээр за гэд таксины жуулч нар ч гэсэн за тэд болно шүү гээл тэгэл явчихдээ штэ. За. Чи одоо бас энэ Бангкокийн нэгээр энэ Батонгоор нь явцсан уу? Явцсан. За гоё юм оо. Тэгээ яг нэг ижил хөөснүүдийн баар маар бол харин Патпонд нь Патпоны хажуудлын тэр нэг гудамжинд байдаг гэсэн. Тэгээд тэрийг нь бол нэг айхтар сонирхож байгаагүй л дээ. Тэгээд тухайн үед нөө хинтээ хамт явж яа найз нөхөд урд нь явж исэн яваагүй гэдгээс шалтгаалж байгаа учраас тэр шоуг нь үзэн үзэхгүй гэл ингээд явцдаг. Тэгээ нөө ойрхон шиг нөө шөнийн зах байдаг. Тэрэн дотор харин нөгөө юм үсийг сүлждэг байхгүй юу нэрийнхээ урт ингээд юм хум залгаж малгаад. Тэгээ би ч нөгөө юм сэгсэр өстэй болохоор очиод нөгөө чийхтэй газар бүр найгуу сэгсэчээд байгаа байхгүй юу? Бэлэг гойм шиг болж. Амар харигд бэлэг гойм цаашаа нөгөө нэг хөөсөн мөсөн ч өснө бүр юм сэгсэрээд нь шүү дээ. Тийм байх. Тэр шиг тэгээд байхгүй юу? Бүр ингээд босцоод бүр ингээд идэг байхгүй юу? Тий. Тэгэддэг болохоор би залхуураад ер нь халуун газар очингуудаа шууд сүлжүүлчихдээ. Зөв. Тэгэхээр ус цасанд орсон ч амар нөгөө бийж мич рүү ороод тэгээ пүүл мүл орж сэлээд гарч ирсэн ч гэсэн амар. Тэгээ тэр чинь нэг 14 хоног зүгээр л үсээ нөө шампунд жуугаж байгаа юм шиг угаагаал явцдаг болохоор хэд хоногтой бол тэгчтэй. Тэгээд энэ би энэ шөнийн зах руу н орж тэгж үсээ сүлжүүлдэг гэсэн. За. Бас нэг аваад төвчөртэй 2-3 цаг суу шүү. Тэгэх байх уу? Наад одоо өтгөн сахилгаар ийм юмчтай шүлжих гэж одоо нэлээд ажил ордог байлгүй дээ. Харин тэгэн штэ. За тэгээ энэ Патпоныг болохоор Таиландын засгийн газраас нь 2004 онд албан ёсоор 6 цэнгэлийн бүс гэж зарлаад. За. Тэгээд ер нь бусад өөр газруудад ажилладаг бар клубүүдээс илүү
удаан хугацаагаар ажиллах зөвшөөрлийг нь анх өгчээсэн юм байна. Тэгээд энээс хойш ер нь бол их хүл хөдөлгөөнтэй шүний амьдралын гол халуун цэг болж эхэлсэн. Тэгээ энэ Батбонч нөгөө нэг Батбонк чинь олон удаагийн тийм кино уран зохиол хөгжмийн бүтээлүүд дүрслэгдсэн байсан юм байна л дүрслэгдэжсэн юм байна л да. Тэгээд эднэр дээр нэхэр жишээлбэл нөгөө Бугын анчин кинонд Бангкокийн шүний амьдралын хэсгүүд гардаг. Бас нөгөө Саяга хатагтай гэдэг нэг мюзикл үүдэн штэ жүжиг. За. Тэрний зарим хэсгийг ч гэсэн энэ Батбонкийн баарнуудаас сэтвүүлсэн гэдэг юм л. Одоо чи энэ Батбонк гэдэг дөрөвний чи пинг-понг гэдэг помпын чиглүү. Тий. Тэр шиг одоо тийм үзүүлбэрүүд бас байх уу? Байгаа штэ. Ялгаа байхгүй юм байхгүй тий. Зөө. Ер нь тэр Пукет ч гэсэн бас ийм годомж идэг байдаг штэ. Пукет гэхдээ яг нэг юу яадаг. Оросууд ихтэй арай илүү нөгөө одоо манайхаар л тэрэлж нахгүй юу? Эсвэл нөгөө хөвсгөлийн нөгөө юу ч юм уу тий. Яг төв нь болчихсон. Тийм тэгээ нөгөө арай илүү үнэтэй гэдэм аа. Бангкок, Паттайя энтрийг бодвол. Зөв. Тэгээ Пукет ч бас өөр тийм заан маантай шоу моо гэдэг ер нь гой шоунууд байдаг. Зөв. Заантай шоу гэдэг нь юу юм? Зааны үзүүлбэртэй заан. Оройн ингээ хоол моол идэнгээ үндэсний Таиландын үндэсний урлаг гэж бас байгаа шүү дээ. Тим шоунуудыг үзэнгээ сексийн талаасаа тэр заа яагаад ороод ирв гайхлаа шүү дээ. Харин яг хадуураа ярьчлаа тий. Тэр гошоо мошоо хэрэг болдог ч юм бол айлаа шүү дээ. Тэгээд тэр чин тим шоу заа мантай шоу чин орой 10 11 гэж дуусчихдаг байхгүй юу? За. Тэгэр чин тэрний дараа хайчих үхээр дандаа ийм годомжрол явна шүү дээ. Тийм тий. Нэгэнд очисон юм чин тэгэл үзэх бүх юмнуудыг нь үзэл явна шүү дээ. Чигтэй газар өснө хүртэл сэрэлтчихдээ юм шүү дээ л гэж байна. Юу гэсэн үг юм бэ? За Таиландын хувьд бол нэг иймэрхүү байна. За чи нөгөө халдарт Амстердамаа яриад өгөөч. Би ч гэсэн очисон болохоор хоёулаа тэгээд хоёр талаас нь нийлэл ярьчих. За Амстердам чи очиод үзэх юм ихтэй буцаж ирээд ярих юм ихтэй л газар даа ер нь бол тий. Гэтэ энэ чиний таны пинг-понг мөнгө гэдэг юм чинь бол тэнд бол би олж хараагүй зүгээр. Гэхдээ энэ зөвхөн Таиландд идэх шоу. Арай л итгээд тий. Саяны ярьдаг чинь манай Амстердам бол ерөнхийдөө бол юу юм бэ л шүү дээ. Эртнээсээ тэр нөгөө нэг Атлантын далайн дээрэмчдийн л одоо тэр далаа дээгүүр дээрэм тонуулаа хийж яваал нэг их газар дээр бууж нэг сайхан биологийн хэрэгцээгээ хангаж ууж идэж нэг дараагийнхаа ахуй хангалтуудаа хийж авал буцаал далаад гардаг гэсэн юм бас нэг л юм эргийн даржин газар байсан юм байлаа шүү дээ уул нь бол. Тэгэл далаан дээрэмчдээс үүдэлтэйгээр тэнцээ угаасаа хаана мөнгө эрдэнэс эргэлдэж чинь те тэнцэн мэдээ шоу зинг юм байх хэрэгтэй гэдэг утгаараа л эрдэнэсээ хөгжчихсэн түүхтэй юм байлээ л дээ. Тэгээ чи одоо очисон юм чи мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ гудамжаар нь ингээд чулуун давжоо шалтаа гудамжаар нь ингээд вакуум шилэн органы цаана ингээл хүүхдүүд come on baby 50 euro hey boy гэж дууж идэв шүү дээ. Гэтэ тэр хамгийн нүүрэн талын игнэнд нь бол дандаа гоё хүүхнүүд нэдэг тий. Чи ингээд хит хитэн годомжтой шүү дээ. Амар олон годомжуудтай. Битүү юм байлээ шүү дээ. Би ч бүр яваад сүүлдээ нөө пиугаа яваад байсан дотор муу хараад ядараад тэр чинь нөгөө ядчих нөгөө өвс өнөртэй дидэх байхгүй юу? Зөвшөөрдөг учраас зориулсан баг дооцын тийм хөөрхөн хөгжил өгчхөөр тийм өвс шоколад янжуур тамхи кейк байдаг шүү дээ тийм. Тэгээ тэр нь гол нь амар өнөртдөг тийм шүнжэнгөө өнөртэй. Тийм байлээ. Тэр цонхны цаана зогсож байгаа хүүхнүүд чинь хамгийн ихний игнэнүүд нь шүү дээ. Тэрэн дээр дандаа гоё тасарсан хүүхнүүд идэг тий. Битгүүд ихний игнэгээд чи тэгээд би тэр нөгөө яг гүрдэгээс ихтэй. Үгүй байсан байхгүй юу. Тэр чинь заяа ингээд ихний игнэнд нь тэр Орос, Америк, Украин дандаа царайлаг гоё хүүхнүүд заяа. Тэгээ ингээд цаашаага хүмүүсийн хүл хөдөлгөөн цөөрж байгаа өөр годомжууд руу тийм тийшээгээ болохоор ингээ энтэг эсвэл хар мар тий хар эрстэй мэрстэй Африк хүүхнүүд тэгээд тийшээг нь жоохон хойшлоод хүн цөөрөөд ирсэн хүн цөөтэй годомж руугаа Аз мат хүүхнүүд энэ төр байдаг. Оо тийм үү би одоо хамгийн хүл хөдөлгөөнтэй годомж ихний хідэн игнэнүүдэд нь бол дандаа тасарсан гоё хүүхнүүд нь тийм л. Тэгэх юм байна. Ирэмблээд байгаа юм байна тий. Би тэр дундуур чинь явахдаа Аз эмэгтэй олж харъя гээд Аз эмэгтэй хараагүй байхгүй. Тэгэхээр бүр цаашаа захмах руугаа байдаг л юм байж тээ тэгвэл. Тийм л. Гэтэ тэн чи яста төсөн зүйлийн өмсгөлтэй хийцтэй. Гой юмнууд байгаа маа тэ тэр хүүхнүүд чи одоо. Тэр нэг цагдаа хувцтай, цэргийн хувцтай, чимшиг нэг бол одоо яста нөгөө нэг чи өтгөр яриад байдаг нөгөө фетиш гэдэг муурны өмсгөл дашууртай гав гинчтэй нөхдүүд хүртэл яста яа зураа загвар хараад байт юм билээ шүү дээ тийм байлээ.
За ингээд жилүүр зохион байгуулагддаг Red Light Jazz Festival гэж болдго юм байна. Улаан гэрлийн jazz festival гэдэг тийм. За. Энэ бас яг энэ бүсийн уур амьсгалыг үнэхээр онцгой болгож улам гоё баяжуулж өгдөг гинэ. Энэ одоо хизээ нь болдго юм болоо. Энэ тэгээд жил болгон болд юм бол яг тодорхой хугацаатай байгаа. Тогтмол хугацаа байгаа бах тийм. Би тэрийг хараад чи. За тэгээрэй. Тэгээд энэ ерөнхийдөө энэ манай Амстердам ч манаа гэдэг. Зөвхөн биеийн үнэлэлт бол биш. Секс үзүүлбэрүүд, секс музей байгаа, эротик музей байгаа, порно театр дээр амьд юуны шоунууд бас болдог тий. Тийм. Секс шоунууд битүү очирлцсан гэдэг. Тэр чинь тэгээд тэр одоо live sex гэд байж идэв шүү дээ шууд бодд. Тэгээд тэр чинь бол бас нэг үнэтэй биш юм байл шүү дээ тий. Зүгээр л тэр хоёр хүний хийж байгаа үйлдэлийг хараа зогсож байгаа учраас. Тийм байлээ. Тэр хэдий евроч үлээ гайгүйсэн 15 евро илүү мөндөө өчч хийдэлээ. Тийм байсан шүү. Тиймэрхүү юм руу ороод эсвэл ингээд бүр ингээд бид нар нэг баар маарнд ингээд сайхан сууж байгаа юм шигээр ингээд бүр ингээд дотор нь ороо суучгаад ингээд энэ тентгүү ингээд хүмүүс гарч иж ингээд бас нэг тиймэрхүү үзүүлбэрээ хийдэг. Ийм л гоё шоу болтго юм байлээ шүү дээ. Тийм байлээ. Саяны чиний асуугуудаас хилэдсэн шоу чинь 6 сарын 6-наас 8-ны хооронд л болцсон юм байна. Энэ жилийнх нь үү? Тэгэхээр болдго л байж. Энэ жил бол болчихсон л юм байна тий. Тийм байна. За. Ер нь бол ингээд яг хотын ингээд төв хэсгээр нь явахаар нэг хуучин тийм усны шуудуунууд тэгээ тэр нэг гол дундуур нь гэж урсаад идэв шүү дээ тий. Чулуун хуучны чулуун дэвс гэртэй тий. Нарийн гудамжнууд. Тэгээ эн чинь бас нэг машингуу гудамжууд. Тий. Давчуу юм гудамжнуудтай тий. Ингээд энэ шөнийн үйл явдалтай энэ нэг хуучны тэр чулуун тэр гудамнууд нарийн давчуу гудамжнууд нь хүртэл яг энэ өөрийнхөө уур амьсгалд айгүй тийм гүн сэтгэл бас төрүүлдэг гинэ гэж байна. За ингээд тий энэ нэг секс дэлгүүрүүд идэв шүү дээ секс шопод бүх юм нь секс бэлэгдэлтэй тий. Тийм яг нэг сувенир энэ нь бол яг тийм л дээ эсвэл канабисын бэлэгдэлтэй ч юм уу. Гэхдээ нөө той центр зардаг, тоглоомууд зардаг. Яг төрөлжсөн үү? Тийм тэр дэлгүүрүүд нь тэгтээс амар гоё юм л шүү дээ. Айгу хямдхан байт юм биш бүх юмуд нь. Харин тийм ээ боломж юм байл. Йоо. Одоо тэр нэг за секс театрт нь бол түрүүний шиг шоунууд болчихж байгаа тий. За тэгээ эротик зураг мурагтай янз бүрийн музейнүүд байгаа тий баримл хөшөөтэй. Тий. За дэлгүүрүүд байгаа. Нэг кофе шопууд бол өстой битүү байгаа штэ. Тэрэн дотор чи нэг тэр өвс канабис юу гэдэг тиймэрхүү юм аа. Тий штэ. Санал болгоод идэг. Тий. Зүгээр одоо ингээл бид нар шиг ингээл хотын гудамжаар явхад л ерөөсөө ингээл шөнийн зингийн газрын дундуур нь лалхаад байна гэсэн үг штэ. Тийм гоё том. Тэг ингээд улаан гэрлэр гэрэлцсэн гэж жижигэн шилэн цонхтой өрөөнүүд ухтан те. Тэр одоо юу лээ чиний тэр үнэ хэлээд байдаг чинь. Акором гэх юм уу? Юу гэх юм бэ те. Шилэн орго. Яг зөв. Тэгээд одоо цаанаас нь хөөгнүүд нь ингээл нүдэрээ дуудаал даллаад эргэлдэж бүжгэлж үзүүлээл те. Тэгэл тэрийг онгоолгонгуутлаа hey come on baby гэл дуудаал ингээл. Тэгэхдээ тэр нэг гоё хөөгнүүд үнтэй хөөгнүүд нь бол бас нэг тэгж гуугаад идэг юм л шүү дээ. Зантай. Тийм. Бид нар ч угаасаа өөрсдөө нэг мэдэрсэн байгаа. Дуудах хэрэгтэй байдаг болов. Тэр нь ч бас өөрийн хүмүүс их таттай өөрчлөн татдаг байх л та тий. Тэгээ харин би тэр залуучууд байд юм гэсэн чинь уул нь байд юм бэлээ цөөхөн л юм бэлээ. Нэг залуучуудтай нэг игнэ бас байсан шүү дээ. Тийм үү. Тий. Зөө залуучууд зогссон. Тэр Нидерландд бол одоо яг бэлгийн ажил хууль ёсны болохоор бүх зүйл нь ил тод байдаг гинэ. За биений төрөний хэлдэг нөгөө нэг энэ биеийн үнэлэгч чинь үзүүлбэр үзүүлж байгаа хүмүүс маань нөгөө эрүүл мэндийн үйлчлэгтэй хамрагдана. Бүртгэл үйлчилгээнүүд нь байж идэг. Тэгээд ингээд одоо үйлчлэгч авлаа гэхэд би тэдэн сарын тэдний өдөр ингээд эрүүл мэндийн үйлчлэгэнд хамрагдсан. Ийм байгаа, тийм байгаа гэд бүх юм үзүүлэг бүгд аль биесны болцсон. Ийм байт юм байлээ. Тий одоо зарим нь болохоор ингээд хүслийн деваж ингэж хардаг. Зарим нь болохоор ингээд бэлгийн мөжлөг хүний 8-ны үндсөөр энэ сүүдэрний тусаад байна л гэж бас л хоёр янзаар тайлбарлаж маргаантай л байдаг юм байна л да. Гэхдээ утас моц гаргаж ирээл жоохон ингээл орчны юм авахгүй шууд ингээл уурлаа. Тийм зураг мөр болохгүй нэтэр ингээл шууд ааш навраал хөөдөг юм билээ. Харин тэгдэм л. Тэгвэл нэг хүмүүс нэг худлаас нь зураг авчиад үйлчлэгээ авахгүй явцдаг гэж магадгүй л. Магадгүй. Гэхдээ бас нэг хувь хүний нууцлал гэдэг утгаараа бас нэг тийм энэ дэлгэгдээд баймааргүй бас тийч чинь ажиллаа л хийж байгаа юм шүү дээ тий. Харин тийм ээ. Тэр утгаараа бас тийм байж магадгүй юм гэж би бодож байлаа. За ингээд харахад одоо тэр
Амстердамын тэр сайхан үйлчлэг бол нэг зэргийн таашаал, нууцлаг байдал, соёл, түүх гэл бүх юм ингээд нэг дор ингээд зогслоосон секс туризмын нэг тийм төвцөг болоод байгаа нь Европ төвдөө хамгийн содон сонин, хамгийн өвөрмөц болон хэвээр байгаамаа гэсэн байна. Харин тэгээ энэ надад бол гэхдээ энэ Амстердамынх бол илүү цэвэрхэн цэгцтэй үзэх сонирхох юм ихтэй арай соёлтой. Тэгээ арай соёлтой тийм санагдсан. Харин би чиний саяны өдөр Батай, Бангкокын энтрийг ярихад энэ Амстердам бол би бол хажууд зүгээр нэгдүгээр ангийн боловсрол эзэмшсэн юм байна даа гэж би бодлоо. Үдсэн харсан юм аа. Тэр Батай бол арай л итгэхэд юм ба тий. Харин тий. Тэгээ тэр нэг гол нь тэр леди боёуд чинь бас их хүмүүсийн сонирхлыг татж байгаа шүү дээ. Харахад л нэг гоё хүн байдаг. Тэгэл тэр чинь тийм биш байгаа нэг. Тэгэхээр л тэр бас нэг арай өөр ертөнцөлтөө. Тэгэх юм байна арай. За Герман улсад. За. Герман улсад Reeperbahn гэж юу гэдэг юм бэ? Бас тийм годомж байгаа юм байна. За. Хамбургт оршдог Сент Паули дүүргийн зүрхэнд нэгэн талд ийм алдартай годомж байдаг гинэ. За. Тэгээ өдөр нь болохоор түрүүний дээр Амстердам чинь нэрээ шүнжэнгээ ажиллаад бараг өглөө үүр зайтал 5 6 гээд хааж байгаа штэ. Маргааш нь өстэй онгоодгүй юм билээ штэ. Би нөгөө ядраад ороод унтцсан маргааш өглөө нь секс шоп ороод тэгээд өөр сүвнэр мөнгнэрийн дэлгүүр орчоо явна гэж бодоод унтчихгүй юу. Тэгсэн чи өстэй өдөр 12 боллоо 1 боллоо онгоодгүй юм билээ штэ. Яаж вэ? Онгоохгүй шүнжэнгээ ажилласан учраас үдээсээ шонгот юм билээ. Тэг бид нар ч нөгөө цаашаага хэдэн цагаас ч үлээ нэг автобусанд зугаад дараагийнхаа хот руу явах хэрэгтэй байсан. Тэгээд нөгөө секс шопор нь орж ядаагүй ш. Тэндээс бол юм авъя гэж бодож байсан. Өчигдөр орой л авдаг үедээ 24 цаг ажиллах юм байна. Бодоход бас тэгэл юм байна те. Өдрийн цагаараа амарчдаг те. Харин тийм ээ. Би одоо нэг 24 цаг бараг ажиллаж идэг юм бах гэж бодоод орчихсон чи. Одоо энэ Германд болохоор бас яг л тийм адилхан годомж байд юм байна. Байд юм аа. Ер нь бол чи бас орж ирсэн үү? Би бол Германд очихдоо орж байгаагүй. Би Берлиний юугаар явжсэн юм аа. Энд чинь Хамбургт гэдэг. Тийм байна. Энд болохоор яг тийм алдартай годомж юм байна л да. Германд бол одоо Берлинд ямар ч би зүгээр эмсийн үрэлэнгээр нөө сонирхгүй да. 2 3 4 ингээд давхар ингээд байшингуудаас байшингаас байшин руу гараал ингээд одоо манайхаар бол баг нэг орцоор гараал ингээд давхар болгоноор нь тийнэл нийт юм бариад явж байгаа юм шиг. Тэгэл заавалээ гарыг л дараагийн байшин руу ингэж яваалаа. Тэр дотор байгаа нөгөө тэр ажиллаж байгаа одоо биеийн үнэлэгч гэх юм уу да. Тэр хүмүүсийн үйлчлэг үзүүлж байгаа хүмүүсийн биений тосны үнэртэй усных нь үнэр, тэгээ тамхины үнэр, пивний үнэр үйлчилж байгаа шүү. Үнэхээр тэр дээшээ доошоо ингээ алхааз сүултэг үнэхээр залхаж байгаа юм чинь. Боё би гадаа гараа зүгээр тамхиа татаа үлээгээ суужий гэдэг. Үнэхээр залхсан. Тэгэхээр би нөгөө Амстердамд явж исэн шиг аюугаа ингээл үзэж хараад гоё годомжоор явна да гэсэн чинь үгүй юм байлаа. Байшингаас байшин дамжаа шатаар дэшээ доош уруудаад ингээл хонглоор яваал. Тэгээ нөгөө өрөө болгоны хаалган дээр ингээд зогсоо. Би тэр тунд харин нэг Аз царайтай хүнтэй таарсан. Миний тэр Европоор явж хат нэг л Аз тийм. Одоо би өлчих юм уу тийм үнтэй таарсан тохиол. Ганц л удаа таарсан юм. За энэ Германых болохоор юм бүхэл бүтэн годомж юм байна. Саяны Амстердамынхтай төстэй юм шиг байна. Секс шоп байдаг, стриптиз баруудтай, пип шоу, эротик театртай, диско клубүүдтэй. Тэгээ ер нь бол эднэр ингээ игнээд байж идэг. Тэгээ годомжны зарим хэсэгт эмэгтэйчүүд нөө цонхны цаанаас бас ингээд даллал байж идэг. Тэгээ байж идэм юм. Харин Герберт Штрассе гэх Эштгаасэ гэж унших хэрэгтэй тий. Жижигхэн годомжинд нь болохоор зөвхөн ирчүүдэд нээлттэй арай илүү хатуу дүрмтэй, илүү нууцлаг тийм годомж бас байд юм байна. Тэгвэл энэ юу юм бэ те? Хүүхнүүд очихгүй юм байна. Яг тийм байна. Зөвхөн тэнд өөр хүүхнүүд хүлээж байгаа юм байна те. Тийм юм байна. За одоо энэ нөгөө алдартай гэдэг Reeperbahn-ийн хувьд болохоор зөвхөн хүслийн ертөнцийн ш. Бас нөгөө урлаг хөгжмийн тал руугаа илүү entertainment тал руугаа юм байна. Тэгэд Beatles хамтлагийн залуу гишүүд анхныхаа тайзны туршлагаа энэ гудамжинд орших жижигхэн клубүүдэд олж авч ирсэн. Ингэж ер нь бол дэлхийн тавцанд хүл тавих эхлэлээ анх тавьж ирсэн гинэ энэ гудамжнаас. Бас сонь домгтой юм. Тийм сонирхолтойгаа. Тийм бай. Тэгэл нэг тийм зөвхөн тийм эротик орчин биш. Одоо энэ нөгөө зурган дээр нь харахад бол ингээд гоо ширээн дээр нэг хүүхнүүдийг бүжиглүүлээл тий. Янз янзын үйлчлэгээ байх шиг шүү дээ. Энэ doll house гэдэг хүүхэлдэйн
юм өгцөн. Тийм байна. Янз янзын үйлчлэгээ байх шиг байна. Стриптиз барууд ихтэй ч юм шиг байна. Тэгээ Beatles самтлаг тэгэхээр цагтаа бас эдний тайзан дээр айдуугаа өргөжл явсан юм байна тий. Тийм. Гэхдээ тэр үед болохоор энэ тийм годомж байгаагүй хахтаа. Ингийн л пабууд байсан баг. Тийм баг. За тэгээд ерөнхийдөө ийм гоё тод хурц гэрлүүдтэй сэтгэл хөдлөсөн нэг шөнийг очиод тий нэг сайхан зугаацахад бол их гоё газар гинэ. За болсон уу? Болчлоо. За тэгвэл надад нэг юм Япон байна. Тобита Шинчи. Японоос л өстой баруун нутгийн Осакад хотод нэг тийм өвөрмөц нууцлага бас годомж байна. За энэ олон зууны түүхийг хадгалсан өдгөөж хүсэлт ачааллын ертөнцийг илэрхийлсээр байгаа Тобита Шинчи. За түүхийн сүхийн бол өнөөгийн Тобита Шинчи 1910-ад оны үед байгуулагдсан юм байна. Анх Отобе нэртэй байсан улаан дэлгүүрний бүс галж чадсны дараагаар 1916 онд өнөөгийн газартаа шинээр сүндэрлсэн юм байна л да. Энэ цаг үеэс хойш энэ газар нь Осакагийн шөнийн амьдралын төв болон хөгжиж одоо Японы хамгийн том хэмжээтэй яг ийм төрлийн дүүрэг нь болчихсон байгаа юм л да. За бүр бүхэл бүтэн дүүрэг юм байна тий. Тэгээд Япончууд маань одоо энэ одоо насан туршидын энэ асуудлаар хэдий хэмжээний итгээд шийдэлтэй үзүр үйлчилгээ янз бүрийн юм хийдэг үлээ тий. Тэгэхээр энэ одоо ямар ч байсан л 100 гаруй жилийн настай ийм гудамж байна. Тийм биш тий. За ингээд 1958 онд Японд болохоор яг бие үнэлэхийг бол ер нь хуулиар хориглосон юм байна. Гэхдээ энэ Тобита Шинчи бол ерөөсөө одоо хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа гэдэг нь тэгэл одоо ямар хөө ирэх дарахтаа ямар хөө хүн амттай хүлээн зөвшөөрөгдсөн газар гэдэг нь тодорхой болж шүү дээ тий. Тийм байна. Ерөөсөө энэ годмонд байгаа энэ байшин энэ үзэр үйлчлэгээнийх нь объектуудыг ерөөсөө л аль бисаар ресторан гэж бүртгэгдсэн байдаг гинэ сонир. За. Тий. Яг бодит байдал дээр болохоор үйлчлүүлэгчийг өрөөндөө урьж улмаар илүү дотн харьцаагаа үүсгэх боломжийг бүрдүүлүүлдэг ерөөсөө л үйлчлэгээний өрөөнүүд байдаг гэж байна. Тэгэл энэ ерөөсөө л ил болно далд нууцлагийн яг зааг дээр ингээд бэж хийдэг тийм сонио уламжлалтай цаг хугацаа өнгөрөөдөг юм байна л да. Өнгөрөөж ирж л дээ. Яг ингээд наан нарахаар зүгээр нэг энгийн л нэг өдөөчөд орхичод байгаа юм шиг. Тэгсээрээс цаанаа л нууц үйлчлэг нь байгаа юм байна шүү дээ. Яа ингээд бүртгэл дээрээс нарахаар ресторан байгаа дээ. Тийм сонирхолтой л юм тий. За ингээд энэ гудамжнууд нь яг үндсэн 3 хэсэгт хуваагддаг гинэ. За. Залуу гудамж, гол гудамж, сүлд хаалганы гудамж гэсэн ийм 3 хэсэгт хуваагдаад. Яг эдний дагуу ингээд игнэд байрлсан байшин бүрийн үүдэнд эмгтээчүүд нөгөө нэг гоёлынхоо хувцас нөгөө үндэсний бол үндэсний эсвэл эротик юм аягийн бол эротик юм аягийн энэ хувцснуудаа өмсөд яг гэрлийн тусгал дунд нь ингээд суугаад өнгөрөх хүмүүсийн нүдийг хужирлаа сонирхлын татдсан юм байна. Тэгээд тэднийг ингээд цаана нь ингээд энэ хүүгнүүдийг удирддаг нутгийнхны одоо хэлдгэр бол Ярите баба гэдэг нэртэй ийм альбан тушаалтан байд юм байна шүү. За. Одоо ингээд Монголд бол ингэдэж штэ нөгөө эмхтэй хүмүүсийн тийм 8 хийдэг яадаг тийм үгүй чи мадам гэдэг шүү. За тэрний юм байна. Мадам нь одоо Ярите баба байгаа. Энэ мадам нэрээ гоё юм. Энэ Ярите баба айгу сонсогдсонгүй байх. Баба Ярите гэдэг болоо. Энд тэгээд байгаа юм шиг. За тэр болохоор зочдыг дуудаж одоо асуудлыг санал болгодог. Бүх зүйл хэвэн явагдаж байгаа хэсгийг яг хинаа сууж яадаг зэбэн юм байна. За ингээд Тобита Шинчигийн өөр нэгэн жишээ бол Тайоши Хаяку нэртэй байшин байна. За энэ нь уламжлалт архитектураараа онцгойрч үлдсэн соёлын дурсгалын зэрэглэлд бүр хүрчгсэн бүртгэгдсэн байт юм байна. Энэ барилга нь өнгөрсөн зууны амьдрал тухайн үеийн улаан гэрэлтэй дүүргийн уур амьсгалыг яг тэр хэвээр нь хадгалсан байдаг гэнэ. Ер нь бол тэгээд анч соёлын дурсгалын зэрэглэлд бүр баг бүртгээд авчихсан юм тий. Яг тийм ээ. Соёлынх нь нэг тийм яалтчгүй нэг үг болоод үлдсэн байгаа байхгүй юу? Гэхдээ одоо хүн нийгмийн цаг хугацаа түүхээ бас заавал гоё юугаар нь ш. Эн чинь бас л нэг тийм түүх үгүйсэн л объект болчихж байгаа юм шүү дээ тий. Тэр утгаараа л юм байна л да. За ингээд Тобита Шинчи бол зөөвчдөд сонирхолтой нөгөө талаар тийм нууцлаг орон зай хэвээр байгаад байгаа гинэ. Өдрийн цагаар болохоор зөв зүгээр ингийн гудамж. Шөнө болохоор л нөгөө гэрэл, тачаангуу, харц нөгөө л нэг
өрн дуудсан дундуур нас нөгөө нэг яриачи баба маа гой ярэ мэрэга хийгээ те бабараал ингээл явж явах ийм бүх юмуд ингээ хийсэн гээд ийм гоё огтолцлын ертөнц гэж л одоо хүмүүст өгнөг юм байна л да. Тийм байна. За тэгвэл сонирхолтой гудамж бас байдаг байна. За нөгөө Солонгост ч бас нэг байна шүү дээ. Солонгос зөндөө байна. Бага хуу бас л нөгөө нэг Америкийн гэдэг утгаараа байдаг бах те. Цэргийн бааз мааз гэдэг. Би тэгтээ ерөөсөө энэ бусааныхт нь л очиж үзчихсэн. Оо бас уу. Йоо за яста шил татлаа дураа. За. Бусаанд одоо нөгөө тухайн үедээ бол хаягийг хайж байгаад арай эрт очсон байсан. Дөнгөж газрууд нь нээгдэж яхад очсон. За. Яг л нөгөө нэг Амстердамын гудамжих шиг бас ингээд ийм шилэн нөгөө цонхнуудын цаана хүүхнүүд нь зогсож идэг. Одоо Солонгост Европ хүүхнүүд байх уу тэр шилийн цаана? Тэгэхэд Европ бүхэн Мерсер болно байсан юм бэлээ. Ягаад тэгэхээр ингээд эхлээд явсан чи дандаа Солонгос охтууд байгаадсан байхгүй юу? Айгу хөргөө Солонгос охтууд чинь бас их хөөрхөн шүү дээ. Тий. Айгу хөөрхөн шүү дээ. Тийм тий нөгөө Европт нэрт чинь ямар ч тийм Аз хүмүүс цөөхөн байсан юм чинь. Тэгээд дан Солонгос охтууд байгаадсан. Тэгээд тойрж байгаа буцаад харих гад явж байхдаа харсан чи харин Европ бүхнүүд гарч ирж эхэлж илээ. Бид нөгөө арай жоох эрт очиад үзчихгүй юу? Цагаараа бас байна. Дөнгөж бүрийнхий олонгууд нь очсон чинь нэлээд шүн очих хэвээр юм шиг үлээ. Тийм байна. Зөөгчдийн хөл дарагдах үеэр Европчууд нь гарч ирдэг. Магадгүй Европчууд энэ цагт гарч ирдэг юм а гэд мэддгүүд нь бас яг цагаа тааруулаад очиж тэр яваад айл зугаалдаг гэж магадгүй. Харин тийм шүү. Тэгээ Чалантоо гэд нэг тийм газар байд юм байлээ. Тэгээ би болохоор ер нь их сайндаж биш. Би юугаа шиж тэнд очих. Манай ангийн хідэн залуучууд нөгөө муслим исламын шашинтай учраас амьдралдаа тийм юм үзээгүй. Тэний тийм юмд очиж үзэх гэсэн. Эрэг чи урд нь Таиланд, Маяланд очиж үзсэн юм чи. Бид нарыг дагуулж яваад нэг үзэл итгэж гээд. Тэгээ би чи бас тэгсэн үү? Одоо нараас тест бомб гарч ирэн бултаараа гэдэг. Тэгээ тийм шоу мөн үзэлбэр энэ төр байхгүй юм байлээ. Тэднээс чи өөрсдөө ингээд шилэн арганы цаан зогсож байгаа охтуудыг хараад барыг нүд буруулаад гачин болж байгаа юм чинь тий. Тэгээ нөгөөдөл нь тэр нөгөө одоо төрний ярита баба юу лөө. Тий. Тэр шиг нөхдүүд байгаа штэ тэнд ч бас. Тэгээ нөгөөдөл нь болохоор тэгж ийн гэсэн. Надаас ингээд нөгөө манай залуучууд жоохон холдсон штэ. Жоохон хоцорч моцроод тэгэнгүүт л хурж ирж юм яриад. Надтай яг зэрэг яваад хахаар юм ярихгүй гинэ. Тэгэхээр нь би хэлсэн. Та нар мэдээж штэ мангар юм намайг дагуулаа явахаар чинь ямар өлөг үйдгийг наадвал ч ойртохгүй штэ эмгтэй үнтэй явж яхаар чи ихнэр найз охин гэж удаад боддгийм байгаа юм штэ тэгээд надгүйгээр өөртөө ирээд үзчихгүй яасан ингээл өглөөл яваад байсан. Гэтэ ер нь бол тэр энэ гудамжийг болохоор Техасын гудамж гэдэг. Texas Town гэдэг гэсэн нэртэй бас л нөгөө Америкийн цэргүүдийн одоо байрлалууд нь багасж эхлэх үеэс 1980-ад оноос хойш ер нь бол иймэрхүү чиглэл рүүгээ өөрчлөгдсөн. Одоо болохоор Орос ажилчид хөлөг онгоцны багийн гишүүд болохоор голдуу шин хэрэглэгчд нь болоод байгаа гинэ. Гэтэ жаваас энэ Солонгосын дүүгэнд чинь яг яалтчгүй ингээд бас Америкийн цэргүүдэд бас ингээд бие үнэлэх иймэрхүү асуудал нийгмийн төвшөнд гарч ирсэн гэдэг юм л шүү дээ зааш. Харин тийм. Сая нөгөө зураг нь орсон байсан байхгүй болчлаа. Яг тэр гудамж яг мөн байхгүй миний харсан. Одоо энэ нөгөө зохиол дээр байгаас нэг дэнлүүтэй гудамж. Яг ийм байшингууд идэм л. За. Тэгээ нэг иймэрхүү нэг 4-5 мэдгүй нэг 10-аад гудамжч байсан юм уу? Зарим нь онгоогоог байсан. Тэгээ ийм газар очиж сонирхож байсан. Тэгээ Солонгост гэхдээ энэ газар ийм яганы гудамжууд чинь ганцхан бусаанд биш Сөүлийн ойролцоох хотууд тас байдаг Пажо өвшөө хаана гэлээ. Нилээ хэдэн газар байд юм л. За сонирхолтой юм аа. Стал сонирхолтой юм да. За ингээд хоёулагийн. Тэгээ бас юугаа яалаа доо нэвтрүүлгийн цаг шахагдаад хоёулаа ингэсгээ дуусгахаар боллоо доо. За ингээд 22 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Энэ томчуудын явдлын цагаар хамтдаа ээлж бас итгээд сонин гой шөнийн гудамжуудаар хамтдаа хэлсэн. Эриката баярлалаа. За баярлалаа. Үзэж харсан юмаа сайхан мэдээл болгож хуваалцсанд баярлалаа. Яг энэ цаг хугацаанд мөн Эрика бит хоёртай хамт өчиг сайхан тавтай өнгөрөөж бас нэг амтлаг яриа мэдээллүүдээр хамт одоо хүртэж байсан. Нийт сонсогч үзэгч та бүхэнд бас маш их баярлалаа. Найруулагч Өнөр баяртай баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг маргааш өглөөний
тэг 7 цагаас шууд эфирээр та бүхэндээ хүрэх болно. За ингээд сайхан амарцгаагаараа өчиг сайхан өнгөрүүлээрэ. За сайхан амарцгаарай. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3.